гэж харагдав. Яа, тэгтээ бүр арай муухай насан. Би сая ажилласаа гарахаас өмнө яаж байгаа байхгүй юу? Манай нөгөөнийг санхүүгийн багш маань шеэрлсэн. Энэ одоо ямар юм утгатай постэр юм бол гэж. Тэгээ би гүйлж явж байгаа олоод харчихгүй юу. Тэгсэн чинь тэр нэг юм эмэгтэйчүүдийн л имлэг юм шиг байгаа. Хамаагүй нөгөө пасторныхын үгийг хэлчихвэл болох юм болов мэдэхгүй байна. Агуулга нь амар муухай. Би бүр постерыг харуулмаарч байна нэ. Гэтэ болох байх л та. Яг нэрийн дурдаад явах уу. Гэтэ одоо нөгөө нэг юм үгээрээ биш. Үүсээр хэлсэн нэг юмараа базы гэдэг нэртэй. Одоо тийм ингээд постерных нь үг нь тийм. Actually үнэхээр юм. Би үнэхээр юм надад амар муухай санагдлаа. Би бол хэрэглэгч мөн тэгтээ одоо тиймэрхүү юм тэгэж харж байгаа тэгэж бодоод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа газар надаа үндэ амар муухай санагдаж байна. Юу нэм эмэгтэй хүний тийм илүү ингээд ойлгож хайрлах зөндөө олон гоё тал илэрхийлж болох зүйл байхад эрэгтэй хүнд зориулж одоо тэр зүйлээ амар юм үзүүлэх ёстой юм шиг үндэ л өөрөө л төлөөл үзүүлж байгаа штэ. Надаа бүр үнэхээр муухай санагдлаа. Тэгээд дотор амар юм бачуурсан. Яагаад эмэгтэй хүнийг одоо нэг тийм хэрэгсэл гэж боддог юм бахтаа гэх юм уу? Өөрийн гэсэн юм ухаангүй гэж боддог юм уу? Kinda үнэхээр амар мэдрэмжгүй л пастор байна. Тэр компани ингээд агуулгаараа окей гэд энэ нь хүмүүсийг амар юм татах одоо тийм зүйл мессеж өгч чадна гэж бодоод л оруулсан байх л та. Тэгэхдээ цаагаараа эмэгтэй хүнийг амар юм бүтэн агуулгаараа эмэгтэй хүнийг амар юм үл хүндэлсэн. Тэгээд ухаангүй гэж боддог. Тэгээд эрэгтэй хүний өмнө амар юм тэр зүйлд зориулж өөрийгөө амар юм өгөх ёстой гэж боддог мессежүүд явсан нь надад илүү таалагдсангүй. Why юм хийх? Үйлчилгээнүүд одоо үзэж байгаа эмчилгээ тиймэрхүү зүйлүүд нь чухал байж болно. Гэхдээ эцсийн дүндээ эн чинь одоо надаа үнэхээр л амар муухай санагдлаа. За миний муухай санагдах одоо чухал биш ахалтай. Гэтээ юм байхгүй ч гэж бодлоо штэ. Мэндэ гоёор илэрхийлж болно штэ. Яагаад зөндөө олон гоё тийм талууд байна штэ. Надад үнэхээр л амар тийм мэдрэмжгүй л яагаад гэж бодогдоод амар юм үндэ амар тэнэгэл санагдлаа. Сайд. Яа хамаг бүр уур хүргээ ичглаа гэх юм. Заах тэ миний уур хүрээд би нэг амар хол явахгүй штэ гэлээ. Гэхдээ яагаад заавал тийм байдлаар илэрхийлэх ёстой юм гэж зүгээр миний дотор бодогдоод яг өнөөдрийнхөө бичлэгийг иймэрхүү байдлаар л жоох эхлүүлчихье да. За гэртээ ирж эхлэе. Тэгтээ одоо махаа гаргасан. Би чи ер нь ингээд нүг махаа амир инээд амир хөөрхөн л байна тий. Энэ л ингээ үндэ яг надад л тохирох хоолны махаа байхгүй юу? Тэгээд махаа гэстэл хүлээж аваад хувцандаас л ер нь тэгээ болчих юм. Тэгээд хэсэг нарийн ногоо авсан. Гоймонтой хуурга хийж идэ гэж бодож байна. Тэгээд маргааш хувцамраа бэлтэж агаад гэртээ ирээд ер нь би нэг
3 л юм хийх гэсэн. Хоолоо хийж идэ гэж бодоод хоёрт өчигдрийн нөгөө нэг бичлэг хэвлүүлэх дутуу байгаа. Тэрийг хийгээд за орой жоохон цаг гаргаад ажил дээрээ жоохон сууя гэсэн бодлууд байна. Тэгээд эднийгээ хийж амжуулъя да гэж бас стил бодсоор. Гэхдээ хоолой хийнгээ бичлэгээ хэвлүүлчих. Тэгээд гоё ажиллаа тавьж сууя гэж юм бодож чинь нүүр мөрөө цэвэрлснийхаа дараа яг зүгээр би амар муурлаад байгаа ингээд надад муухай болох нь яг чухал биш. Гэхдээ цаагаараа одоо ирээдүйд ингээд би охинтой боллоо. Яаж ч чадсан хин нэгнээс хамааруулж одоо тэр хүний үнцэн ч юм уу ингээд өөрийгөө арчлах зүйлийг нь эрэгтэй хүнтэй аль болох бага холбож хүн болго ингээд өөрийнхөө хувьд happy байх нь тийм зүйлээс шалтгааллах хэмжээнд яагаад тийм амар одоо ингээд пүүлвтэн ингээ хүнийг энэ хин нэгний хэрэгсэл юм шиг ингэж хандаж энэ юм зүгээр юм шиг явж боломгүй юм шүү л гэдэг агуулгаар ер нь бол би ингээд уурлах жоохтой надад амар муухай санагдчих аахгүй юу. Битгий тийм байгаарэ. Oh baby. Тэр л хамгийн муухай байлаа. Би амар тийм ингээ феминист энтер байх гэдэг байгаа биш гэлээ. Гэхдээ яа зүгээр ингээд би амар гайхаж л юм. Яг тэгэл. Да одоо төр байжгаад юмудаа хингээ өргөлөөлж хийвэл гоё жоохон бичлэг нэ. Түр бай. Би өчигдөр хийсэн бүжимсгүүд аплод хийсэн байхгүй юу. Тэгээд үзэн ч амар гоё юм. Тэгээ гоё хоолой ажиллаа. Ваа. Би ингээ хоолой хийж идэж байгаа үед бол амар надад гоё санагддаг шүү дээ. Хаяа би ингээд түргэн хоол идээд хоол хийж идэхгүй байгаа даа. Тийм байх үед нэхвээд болохоор гэртээ ирээд гоё хоолой хийж идэ ингээд тухтай сууч мөх амар гоё. Яа. Сауя. Тэгвэл амар тийм гоё мэдрэмж авдаг байгаа.